Hi vlog. Миний энерги мэдрэгдэхгүй байна уу? Юуны аура мэдрэгдэхгүй байна уу та нарт? Beautiful болсон байна гэсэн юм. Beautiful. Very beautiful гэсэн юм. Чи юу хийж вэ? Бэлгэж өгөхгүй л ирлээ шүү дээ. Өөр үгүй чи сөүлээр ирэхдээ ажилтаа гэсэн чи юу хийж байгаа? Бэлгэж өгөхгүй л. Газ хувцас солиод хоолоо хийж идэндээ та бүхний гоё юм харуулъя заяа. За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр золбоо нь яагаад камерыг асаацсан байгаа юм бэ гэхлээр гоо сайхны хагалгаанд орсон нэг хүнийг сонгож аваад тэгээ үнэгүй гоо сайхны хагалгаанд оруулсан. Тэр азтан маань нэвтрүүлгээр маань оролцож байсан. Үдсэн хүмүүс нь мэдж байгаа хаа. Тэгээ өнөөдөр золбоо нь ID гоо сайхны эмнэлэг ороод азтантайгаа уулзаад тэгээ хагалгааны үр дүн нь ямархуу болсон байна. Өөрт нь таалагдж гэнэ үү? Сэтгэл хангалуун байна уу? Хэр өөрчлөгдсөн байна. Before after-ын бүгдээрээ харцгаая. Тэгээ Золбоо ТV-г үздэг үзэгчд маань мэдж байгаах те Золбоо ТV-ийн Солонгосын ID гоо сайхны эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа шүү. Та бүхэн Золбоогоор дамжуулаад ID гоо сайхны эмнэлэгтэй холбогдох юм бол ямарваа нэгэн эмчилгээнд орох юм бол хагалгаанд орох юм бол 10% хөнгөлөлт авна шүү. За тэгвэл бүгдээрээ ID гоо сайхны эмнэлэг рүү let's go. Let's go. Тэгээ та бүхэн Золбоогийнхаа арсыг хартаа айгүй гоё болсон байгаа шүү дээ. Тэгээ худахгүй энэ бүх нууцаа та бүхэндээ нэг нэгэнгүү танилцуулж өгөх болно. Hi vlog. Hi everybody. За Золбоо нь гэрээсээ гараад ирлээ. Одоо ID гоо сайхны эмнэлэг рүү явж байна. Өдөр 3 цагаас уулзна гэсэн байгаа. Би нэг 2 өнгөрөөгөөд яваад очих юм шиг байна. Тэгээ ер нь хоцрох дургүй юм эртч хүн гэдэг чинь ингээд ер нь айгүй хэцүү шүү дээ. Ингээд дандаа эрт очоо хүлээж идэх байхгүй юу. Үстэй ямарваа нэг юмнаас жоох ингээд хоцрох мэдрэмж авахаар л ингээд сандраад идэх байхгүй юу бүр. Яагаад юм бэ? Гэхдээ энэ нөгөө нэг бас л за болио. Одоо бүр ярихаас санаа зовдөг болчих. Ярихаас санаа зовдөг болчих нэрээ. Одоо хүмүүс чинь аваа юу гэдэг болчих ингээд травманы үүр гэдэг болсон. Одоо өөр нэртэй болох гэдэг юм шүү баг. Гэтэ хүн цагаа барьна гэдэг угаасаа маш том хүмүүжил шүү дээ, тий. Маш зөв хандлага гэж би боддог хувьдаа. Өөрийгөө ч хүндэлж байгаа, нөгөө уулзна гэсэн хүмүүсээ ч хүндэлж байгаа гэж боддог. Гэтэ ер нь баргийн юм дээр нэг хоцроод байдаггүй. Ер нь бол төрүүлээд очичдаг төрлийн хүн. Бэл. Өөрийгөө магтаад шүү дээ. Өөрийг магтаад ах ч байх тий. Зүгээр л тэгээ Золбоогоор нь сонин сайхан юм их байна. Тэгээ ярих юм бол өнөөдөр дуусахгүй бах. Тэгээд ямар ч гэсэн Золбоо нь Солонгостоо сайхан амьдраад ажил төрлөө хийгээ, цааш төлөвлөсөн бодсон юмнуудаа бүтээгээд хөөцөлтөөд явж байгаа. Тэгээд Солонгос өнөөдөр цаг агаар үнэхээр гоё байна. Нар гарцсан бүрөө. Би нэр өдөр болгон гоё наранд гарч алхаж байгаа байхгүй юу. Би байрныхаа 17 давхарт амьдэрдэн шүү дээ. Тэгээ манай байр 19 давхар барилга. Тэгээ дээвэр дээр нь айгүй гоё тийм хүн амархад зориулсан амралтын газар бэлтгэсэн байгаа байхгүй юу. Би та бүхэнд өмнө харуулж байсан шүү дээ. Тэгээ тэр дээвэр луугаа гараад өдөрт яг ийм гоё нартай өдөр 30 минут алхаж байгаа. Өдөрт 30 минут наранд алхах нь юунд сайн бэ гэхлээр энэ нарны энерги нь хүний биед шингээд тэгээ орой нам унтуулдаг тийм нэг юм ялгаруулдаг юм байна. Яг юу гэдгийг би мэрэгжлийн үгийг сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ ямар ч хэсэн энэ нарны энэ энерги бидрийг орой унтахад маш том нөлөө үзүүлдэг гинэ. Тэгээ би энийг бүр яг одоо яг бие дээрээ хэрэгжүүлээ явж байгаа байхгүй юу. Би бүр сүүлийн үед бүр үнэхээр гоё унтж байгаа. Йоо би ерөөсөө унтаж чаддгүй байсан нэр ингэсэн. Би ерөөсөө унтаж чаддгүй байсан. За унтлаач гэсэн шөнө байнга сэрдэг. Тийм байсан байхгүй. Тэгээ сүүлийн үед ер нь яг энийг яаж одоо үгээр илэрхийлэх вэ яг мэдэхгүй байна нэрээ. Энэ царай зүсмэс толиж молиогоод ингээд аюу гоё болоод байгаас тэ хүмүүсээ та нарт мэдрэгдэхгүй байна уу? Миний энерги мэдрэгдэхгүй байна уу? Юуны аура мэдрэгдэхгүй байна уу та нарт? Шүн бүр үнэхээр гоё амарч байгаа. Тэгээд хүн нөө сэтгэл амар болохоор, сэтгэл гоё амар амгалан болохоор аюу гоё унтчихин л та. Тэгээд идж байгаа хоол, өдөр дасгал хөдөлгөөн хийх, 30 минут алхах гэдэг тэ өөрөө яг баримталж байгаа зарчмууд зөндөө байгаа л да. Тэр бүгд нөлөөлөөд нийлээд яг шүн сайхан амрааж шиг байна. Тэгээ сонноос их юм бол нэрээ Золбоо нь унтлахын хувцас авсан. Би өнөөдөр 38 жил амьдрахтаа нэг ч унтлахын хувцас өмсч үзээг байхгүй юу. Ерөөсөө унтлахын хувцас өмсч үзэж байгаагүй. Тэгээ би нөө Солонгосын Купангийн сайтнаас унтлахын хувцас хайж байгаа. Айгүй гоё унтлахын хувцас олоод айгүй гоё материалтай. Тэгээ хүмүүсээс айгүй их сонсч байсан л та унтлахын хувцас өмсөөд унтахаар би дэвтэйхэн унтлахын хувцас өмсөөд унтахаар
айгуу гоё амардгаа гэд өчигдөр анх удаа тэр унтлахын хувцаа өмсөж унтж үзсэн байхгүй юу гэсэн чи ёо ямар гоё байсан гэж ямар гоё юм бэ унтлахын хувцас өмсөж унтах чинь би яскол өөрөө зүгээр тэгж бодоод байгаа юм болов гэхдээ нэр үнэхээр өөрөөсөн тэг би өмнө унтж байхдаа шүн заавал нэг сэрж 0 орж бийцдэг байсан байхгүй шээдэг байсан. Тэгэд унтахаасаа өмнө ер нь жоохон ус уучдаг байсан юм байлээ л дээ. Тэгэд яг 6 цагаас хойшоо одоо юу ч идэхгүй юу ч уухгүй байгаа байхгүй юу. Тэгэд нэг хэрэгжүүлээд үдсэн чинь шүн 0 орохгүй байгаа. Тэгэл ерөөсө шүнжэнгөө ингээ унтаад. Яа нойр нэр үнэхээр чухал. Тэг энэ бичлэгийн өмнөх бичлэгээр орсон шүү дээ. Хүн эрүүл, урт удаан, аз жаргалтай, сайхан амьдрахын тулд энэ 3 зүйлийг анхаарахад болно гэл хамгийн нэгдүгüүрт нойр бүр хамгийн чухал хүн өдөрт заавал 7-оос 8 цаг унтсан байх ёстой гэж хэлж байгаа шүү. Тэгээд дасгал хөдөлгөөн, хооллолт энэ гуравт анхаарахад л болно. Тэгээд дээрэс нь та боломжтой болгоё хүнсний нэмэлт бүтээгдэхүүн янз бүрийн витамин хэрэглэж болно те одоо наад шиг би ч бас витамин ер нь зөндөө хэрэглэдэг шүү дээ. За тэгээд сонин сайхнаа ярих юм бол зөндөө л юм байна. Тэгээ бас хамаагүй юм ярьж чадхаа болцсон байлээ. Их болгоомжилдаг болцсон байлээ. Яагаад гэвэл хүн чинь угаасаа ирээдүгөө мэдэх боломжгүй шүү дээ. 1 секунд 1 минутын дараа ч юу болохоо хүн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бас хамаагүй юм ярьж болохгүй байна тийм. Аман дээр манаач тавьдаг болсон шүү дээ. За тэгэхээр золбоо ID гоо сайхны эмнэлэг дээрээ хүрээд ирлээ. Их чаргалтай уулзлаа бүр өсто гоё болсон байна. Тийм. Сэтгэл ямар байна? Үзэгчтэй мэдлээд гоё сэтгэлээ ярихгүй юу? Золбоо ТV-ийн үзэгчдэд өнөөдөр мэндийг хүргэе. ID эмнэлэг дээр гоо сайхны хагалгаанд орсон үнэхээр их таалагдж байгаа. Золбоод баярлалаа гэж хэлье. Тэгээд толин таарах болгонд намайг бодож байгаа шүү дээ. Бодож байгаа шүү дээ. Адтаа шүү золбоог үздэгээр. Золбоог үздэг даваа тал болж энэ ч өнгөө хагалгаанд орж чадсан. Өмнө нь болохоор нэг хамраа бага насандаа цохиулаад гимтээсэн. Тэгээд тэрэндээ ер нь жоохон эмзэглэж явдаг гэсэн юм шиг л те. Эмзэгддэг байсан юм уу? Нэх ерөөсөө би тоодгүй байсан юм аа. Тоодгүй байсан юм уу? За. Хаалгаанд ороод айгуу гоё хамартай болсон байна. ID эмнэлгийн эмчнэр нь айгуу чадварлаг юм байна. Үнэхээр их таалагдсан. Энд хамрын хаалгаанд орохыг хүсэж байгаа хүмүүс байвал ID эмнэлгийг санал болгоё. За окей тэгвэл яг одоо маркетинг хариуцж ажиллаж байгаа ундрал маань их чаргалтай ямар хагалгаа хийсэн юм бүр үзэгчтэй нэгэнгүү гоё дэлгэрэнгүй танилцуулчихгүй юу. За сайн байцгаана уу? Золбоо ТV үзэгчтэй. Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай их жаргал ихч болохоор энэ хэсгээр ингээд унжилт айгүйх явагдсан байсан. Тэрийг ингэж дээш нь өргөсөн гэсэн үг байгаа. Тэгээ ингээд хажуу тишээгээ харах юм бол энэ чихний хажуугаар та бүхэн ингээд төсөлтөнд явсныг харж байгаа бах. Одоо идэж байгаа учраас баг зэрэг сорив нь харагдаж байгаа. За тэгээд дараа нь гэвэл хамрын хагалгаанд орсон байгаа. Хамрын мэс ажилтнаар байна болохоор энэ хэсэг жоохон ингээд хажуу тишээ мөрийцсэн байсан хамар нь. Тэгээ хамрыг нь тэгшилж өгөөд силикон игээд өндөрлөөд тэгээ хамрын үзүүр хэсгийг нь бас жоохон арайсгаад дэш нүргсэн байгаа. Тэгээд дараа нь гэвэл бүтэн нүрээр өөхс сулгасан байгаа. Өөхс сулгаснаар нүур маань жоохон ингээ волюмтай болоод ирээд илүү залуу харагдана гэсэн үг. Ийм сэжлбэр хэлсэн байгаа. Зөв. Ямар ч өөрөө сэтгэл хангалуун байгаа бол тэр л хамгийн чухал шүү дээ. Би ч гэсэн өмнө нэг хамрын хагалгаанд орохдоо яг хагалгаанд орох шийдвэрийг гаргах хүртэл хэцүү байсан л та. Гэхдээ өөрөө жоохон нэг хөлбөмбөг тоглож байгаа хамраа бэртээсэн дээрээс нь жоохон нэг мөрий тэгээд жоохон инээхэр нөө сартаа гэж ярьдаг бол хоёр тишээ дэлгэгдээд байдаг шүү дээ. Сартгар хамар. Тэгээд сартгар ямар амжилттай. Тэгээд сартаагаад гэсэн аахгүй. Тэгээ хараа хаглаанд ороод гараад ирсний дараа толин тарах болгонд айгу гоё л гэт юм лээ. Гэхдээ энийг үзэгчдийг заавал тэр нэг гоо сайхны хагалгаанд ороорой гэж нэг ухуулах гэж байгаа уриалж байгаа юм биш шүү. Үнэхээр яг зүгээр өөрөө хүн нөө имзэглээд яваад байдаг газар байдаг шүү дээ. Одоо нэг комплекс гэж ярьдаг үлээ тий. Комплекстэй байнга одоо энийг нэг гिचгэнс ингээ бодож явдаг бол хагалгаанд орох чухал шүү. Тэгээд хагалгаанд орохоос өмнө бас гоо сайхны эмнэлгээ судлаад, сонгоод яг зөв гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлнэ гэдэг бас айгүй чухал та. Би ч гэсэн яг анх хараад болов ямар гоё болцсон юм бэ гэд харахаар шууд нүдэнд мэдэгдэжээ. Ялангуяа хамар бол өстой unbelievable гайхалтай болсон байна. Хажууд шаарад үзлээ. Нөхөр нь юу гэж энэ хаглаанд ороод гараад чинь хөө миний хайр чинь beautiful болсон байна гэж байна. Beautiful.
Very beautiful гэж байна уу? Найз нөхдөд нь юу гэж нэргэн тойрных нь? Гоё болсон байна. Бүгдээрээ л гоё болсон байна гэж хэлсэн. Яг нөгөө миний давхрааг хүртэл энэ нөгөө хийлгэсний дараа хүмүүс нөгөө өөртөө бас юу ч анзаардгүй юм билээ шүү дээ. Би ч гэсэн энд орохынхаа өмнө тийм амар өмчсөн юусоо тоогоочгүй бодоочгүй байсан. Тэгсэн чинь тэгээ яг олон давхраатай биш нэг давхраатай олцохорсон нүүр зэрэг арай зэгцтэй. Тэгээд гоё болсон байна гэд найзан дээр ч гэсэн тэгж хэлж. Хүү би нэг яг чам шиг тийм хаалгаанд орчихсон гэж ярьж байгаа найзууд байна уу? Байна. Модель болъё. ID гоо сайхны эмнэлэг рүү дагуулж ирээд золбоогоор дамжуулаад үйлчлэгээ авах юм бол 10% хөнгөлөлт авна шүү. Тийм хөнгөлөлтөө тэрийг найзуудаа сайн хэлээрэй. ID гоо сайхны захирал маань үзэгчтэй хандаад юу гэж хэлмээр байна? Манай ID эмнэлэг дээр монгол хүмүүс зөндөө ирдэг байгаа. Манай 21 жил үйл ажиллагаагаа явуулсан байгаа. 21 жилийн өмнөөс одоо хүртэл үе дамжиж үйлчлүүлж байгаа хүмүүс айгүй их байдаг байгаа. Тийм учраас та бүхэн санаа зовлтгүй бидэнд хандаарай. Тийм. Сүүлийн нэг Солонгост байдаг инфлюенсерүүд ер нь ID-гаар айгүй хэрж үйлчлүүлээд лээ. Тэгээ би танай пэйжийг дагдаг байхгүй. За баярлалаа. Энийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн манай пэйжийг дагаарай. Тэгээ үзэгчд маань бас мэдхийг хүсэж магадгүй л дээ. Яг хагалгаанд ороход ямар ч хэвтэлтэй байсан. Тэгээд ороод гараад ирсний дараа бас ер нь нэлээд хавтаад нэг 7 хоног аягүй хэцүү байдэн штэ. Тэгээд тэр үеийг ер нь хэрхэн яаж давж тоолсон. Эхлээд амар сэтгэл хөдлөлөөр орно гэд амар баярлж байгаад яг ирээд орох болсон ч амар айдтай байд юм билээ. Болдог ч юм билүү гэж бодоод. Тэгэхээр өвдөлт төлөөрөөсөө байх уу. Тэгтээ яах вэ нөгөө хүн чинь нөгөө хагалгаанд ороо гараад ирэхээр амар өөр нүүр царай жоохон хавчгаар нөгөө хамрын гипс тэрнтэйгээ байхад айгүй эвгүй юм билээ. Жоохон тэрнээс бол 7 хоног жоохон унтаж чадахгүй, идэж чадахгүй тиймэрхүү байсан. Тэрнээс хойш ер нь яг л хэвийн нөгөө хамрын чигжээсийг авсны дараа бүр амар гоё амьсгалаад бүр юу яаж ингэж байгаад гэсэн ингэмээр гоё амьсгалаад гоё эрт болоод ирд юм бэл. Тэгээ би бас нэг их чаргалыг яг өөрөө сэтгэл хангалуун байгаа. Тэгээд өөрт нь айгу таалагдж байгаа болохоор яад ч айгу тусалсан юм шиг гоё мэдрэмж аваад байгаа байхгүй. Тэгээ одоо яг бичлэг энэ камер ажиллаж байгаа дээр шууд ID гоо сайхны эмнэлгийн захирлаас нь шууд нэг ам мөчгийг авчия. Жилдээ нэг удаа манай Солонгост амьдарч байгаа монголчуудыг шалгаруулад яг иймэрхүү байдлаар хаалгаанд оруулаад байж болох уу? Энэ бичлэг ороод хэр их лайк авч байгааг харж байгаа шиг. Тийм үү? Тий. За тэгвэл лайкуудаа дараад байгаа. Хэдэн лайк хүрэх хэвтэй? Дундаж лайк хэд гард юм бол? Дундаж лайк уу? Тий. 10 гарт шүү дээ. 11 байх юм бол болно. Тий 11 лайктай бол болно. Яг үнийг хэлэхэд тий цаг нь болохгүй ч юм уу тий санхүүгийн асуудалтай тий оюутан нэг хаалгаанд орчихсон гэсэн монголчууд маань зөндөө байгаа шүү дээ. Тэгээ жилдээ нэг удаа тиймэрхүү хүмүүс ингэ шатгаруулаад гоё ингэ хаалгаанд оруулаа явуулаад болох уу? За тэгээ би зөвшөөрч байна. За бүгдээр авалт авсан шүү. 11 лайк мартаа. Тий. ID гоо сайхны эмнэлгийн Инста пэйжийг дагаад тэгээ Золбоо ТV-гийн Instagram хаягийг дагах юм бол жил болгон гоё Солонгост амьдарч байгаа монголчуудаа яг иймэрхүү байдлаар гоё гоо сайхны хагалгаанд оруулж явах болно. Та бүхний заавал гоо сайхны хагалгаанд орох ёстой шүү гэж уриалж байгаа юм огт биш шүү. Хүн зүгээр өөрөө за би энийг нэг үзүүлчихээс харуулчихээс энийг нэг тий жоохон эмзэгж явдаг газар байвал та бүхэн гоо сайхны эмнэлгээ сайн судлаад, эмчээ сайн судлаад тэгээд хагалгаанд орцоогоороо гэж хэлж байгаа болохоос заавал гоо сайхны хагалгаанд орцоогоороо гэж хэлж байгаа юм биш шүү. ID эмнэлгийн модельээр ороод айгуу гоё сэтгэл хангалуун болж чадсандаа баяртай байна. Золбоо ТV-д баярлалаа гэж хэлье. Зүгээр. За тэгээ та бүхэн Золбоо ТV-гээр дамжуулж ирж байгаа гэдгээ цаг авахынхаа өмнө заавалчгүй хэлэх ёстой шүү. Тэгжээж таны 10% хөнгөлөлт нь орох байгаа. Бүр анх ирээд Золбоо ТV-гээр дамжуулж холбогдож гинэ гэж хэлээд 10% хөнгөлөлтийг авцгаагаарэ. Баяр хүргэе. Баярлалаа захиралдаа. За зүгээрээ. За Золбоо ID гоо сайхны эмнэлгээр ороод их чаргалтайгаа уулзчаад гараад ирлээ. Тэг сэтгэл бол маш өндөр байна. Тэг сэтгэл өндөр байгааг нь хараад Золбоо нас үнэхээр их баярлж байна. Тэг нэг ч гэсэн Монгол хүнийг гоё ингээ баярлуулад, үнгүй хагалгаанд оруулаад тэг бас нэг гоё амлалт авчлаа штэ. Жил болгон Солонгост амьдарч байгаа монголчуудаас нэг хүн сонгоод үнгүй хагалгаанд оруулж байна гэд сэтгэл өндөр байна. Гоё. За тэгээ одоо хаашаа явж байгаа юм бэ гэхлээр энэ ч одоо Кангнамд үргэж штэ. Манай ID гоо сайхны эмнэлэгт Кангнамд байдаг байхгүй юу?
Тэгээ Gangnam-дас манай нэг White Dream шүдний имлэг байгаа шүү дээ. Шүдний имлэгээр орж туулд нэг юм ачаа өгөх хэрэгтэй байхгүй юу? Юу болсон бэ гэхлээр туулын төрсөн өдөр нь 3 сарын 1 байхгүй юу? Тэгээ төрсөн өдрөөр нь Монголоос найз нь бэлэг өгж явуулаад тэгээ туулыг гинт баярлуулах гад надаар дамжуулаад бэлгээ өгсөн чинь бэлгийн жоохон хоцроод ирсэн. Тэгээ тэр төрсөн өдрийнх нь бэлгийн туулд тайлт ажиллаар орж өгөөд тэгээд цаашаа гэр лугаа явнаа. За тэгэхээр золбоон туулд бэлгийн өгөх гээд яг имлэгийнхаа үүдэн дээр ирсэн байна. Хаана гонтуулаа? Ажил дээр. Одоо завтай байна уу? Яг одоо бол гайг байна. Чи тэгвэл нэг шаттай хэсэг рүү гараад ирэх үү? Шата? Тийм шат үүд шүү дээ. Нэг давхар. Чи гадаа 5 давхар. Тийм 5 давхар гараад ирсэн. Окей за. Оо тэдлээс гараад ирдэг. Яг хийчихсэн чи. Найз айгуу гоё юм брендинг бэлэг өгсөн бэлээ. За гоё найзтай гоё сэтгэлээ хэлчихгүй. За найзтай маш их баярлалаа. Холыг туулж ирсэн. Чи гоё ингэ наран зогсчул айгуу гоё ярьсан. Ямар гоё ийм гоё ярьстай лөө. Хүү яана. Баярлалаа найздаа. Уул нь би 3 сарын 1-нд төрсэн байдаг байхгүй юу. Гэтэ энэ 12 тоног маш их хол замыг туулган над дээр ирсэн бэлэг байна. Баярлалаа найздаа. Чи юу гэж вэ? Бэлэг ч өгөхгүй л ирлээ шүү дээ. Өөр үгүй чи сөүлээр ирэхдээ ажилтаа гэсэн чи юу гэж вэ? Бэлэг ч өгөхгүй л ирлээ. За баярлалаа. Баярлалаа. Чи бүр амар ойрхон саад байгаа юм шиг санагдаж байна. Битээ. Баяртай. За туулдаа бэлгийн өгчөөд гараад ирлээ. Тэгээд энэ бэлэг туулд ирэх гэж бөө юм боллоо. Ямар ч сан бэлгийн өгчлөө. Өнөөдөр маш том 2 ажил амжууллаа. Одоо хараад сайхан оройныхоо хоолыг хийждээд тэгээд та бүхэнд гэртээ орж байгаад нэг гоё юм харуулъя заяа. Гоё юм харуулъя. За цолбон гадуур явж гэртээ хүрээд ирлээ. Тэгээд яг одоо цаг 6 цаг 10 минут болж байна. 6 цаг 11 минут болж байна. Тэгээд одоо хоолоо хийж идэхгүй бол маш их өлсөж байна. Гэс хувцас солиод хоолоо хийж идэн тэгээд та бүхэнд гоё юм харуулъя заяа. За та бүхэнд юу харуулах гэсэн бэ гэхээр унтлахынхаа хувцыг харуулах гэсэн байхгүй юу. Тэг яагаад би та бүхэнд энийг харуулж байгаа вэ гэхээр надад бүр үнэхээр таалагдсан. Гэхдээ мэдгүй л дээ би өчтөр ганц шүн хэрглэж үзчихэд бас ингэж ярьж арай болохгүй бах те. Ямар ч өчтөр бүр амар гоё унтсан. Тэг би унтлахны хувцастаа унтах ийм гоё байд юм болов гэж одоо бүр гайхаад. Тэгээ материал нь аягүй гоё эвтийхэн заяа. Би энэ ямар нэгэн сурталчилгаа биш үү? Та нар энийг авахгүй гэсэн ч болно. Хаанаас авсан гэдгээс би хэлэхгүй. Тэ. Солонгосын купанаас захиалж авсан. Тэгээд маш олон хүмүүс айгуу гоё сэтгэл үлдээгээд 5 одтай хүмүүсийн сэтгэл нь айгуу өндөр байсан байхгүй юу. Тэгээ би хараа аваад өмсч утсан чи урд чинь бүр айгуу гоё унтаад тэгээ харин бүр ингэ таалагдаа өнөөдөр оройч гэсэн ингэ энийг өмсч унтна гэсэн чи бүр догтлоод ямар вэ? Тэгээ бид нар айгуу буруу ойлголттой байд юм байна. Дийлэн хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхлээр оймсоо тайлаад тэг бүх хувцаа тайлаад баг нүцгэн унтах нь бие амраад гоё идэг гэж ярьдэн штэ. Би ч гэсэн тэр үгэнд айгуу итгэдэг байсан байхгүй юу. Тэгэхээр хүн ер нь өөрөө шүн сайхан амарч унтаж чадахгүй л авал яагаад надад ямар асуудал яагаад би унтаж амарч чадахгүй байгаа юм бол те надад яг ямар асуудал байгаа юм бол гэдгээ бодож яг тэрийг өөрөө олох хэрэгтэй байна л да. Янз бүрийн арга хэрэгжилж үзэх хэрэгтэй шүү дээ. За би шүн босоод тэ морь харааддаг бол шээгээд идэг бол 6 цагаас хойш юм уухгүй байгаад үзье. Би шүн ингээд байн сэрээд байгаа бол энэ бас юунаас болж байгаа бол тэ би даарад байгаа юм болов. Миний энэ би дулаахан орчинд унтахад илүү тохиромжтой байд юм альскул тэ сэрүүхэн орчинд унтах илүү тохиромжтой байд юм уу? Хүн болгон өөр болохоор яг өөрийнхөө тэр ямар нөхцөл байдалд айгуу гоё нам унтдаг вэ гэдгийг олох айгуу чухал юм байлээ. Тэгээ надад бол одоо энэ унтлахын хувцсыг өмсөж унтах нь айгуу зөв юм байна гэсэн тийм мэдрэмж төрсөн байхгүй. Гэхдээ энэ материал зэтрэл нь айгуу гоё. Тэгээ энийг би яагаад та бүхэнд хэлж байгаа вэ гэхээр хүний нөгөө шүний нойр гэдэг маш чухал шүү дээ. 7-8 цаг заавал хүн унтчих хэвээр. Тэгэхээр нойроо сайн аваад эхлэхээр яалтчгүй хүний энэ сэтгэж байгаа бодож байгаа энэ энерги, энэ арьс тэгээд ер нь л нойр сайн авах айгуу чухал юм байна. Айгуу чухал юм байна. Айгуу чухал юм биш үү? Та нарт би гоё ингээд те өөрийнхөө ингээд амьдралд тохиолдож байгаа туршлагаасаа яг ингээд нэг нөгөө гоё илэн далангүй яриад хилээд яваад байгаа байхгүй юу? Та нарыг ч гэсэн мэдээд аваасаа. Нойрны асуудалтай хүмүүс ер нь бол айгуу их байдаг шүү дээ. Маш их байгаа. Би ч гэсэн өөрөө тийм хүн байсан. Одоо яг тэр бүгд маань ингээд айгуу гоё цэгцэрч эхэлж байгаа болохоор үнэхээр гоё байна. Өндөр бараг шууд ингээд унтлахын хувцас өмссөн чинь шууд ингээд орон дээр очиж унтмаар. Өмнө би яаж унтдаг байсан гэж нойр хүрхгүй заяа. Орон дээр очиод
Хөвтөл бол уцаа үзээд ямарваа нэгэн тийм кино ч юм уу альсгүй бол одоо StarCraft гэдэг солонгосын тоглоом байдаг байхгүй. Тэр тоглоомыг ингээд үзэж хагаад нойроо өрхөр уцаа унтраагаад унтдаг. Тэгвэл бол ерөөсөө нойр өрөхгүй. Яг уцаа унтраагаад нүдэн ханаад хэвтгэхэд юм бол 2-3 цаг юм бодно. Би бүр тэгэж үзсэн байхгүй. 1 хонь, 2 хонь, 3 хонь, 4 хонь, 30 хонь тоолж үзсэн. Бас ямар ч нэмэр байгаагүй. Одоо болохоор унтахаасаа өмнө аягүй гоё яг стретчи хийгээд биеэ гоё амраагаад тэгээ орон дээр очиод гоё одоо ингээд унтлахныхаа хувцсыг өмсөөд тэгээ ном уншдаг байхгүй. Тэгээ номоо уншаад ингээд байж ш тэнгуут тэгээд нүд анилдайл эхэлнэ. Анилдайл эхэлнэ. Тэнгуут нь номоо хаагаад хажуудаа тавьчаад гэрлээ унтраагаад нүдэн анингууд нам унтж байгаа юм чи. Уг нь гоё орой хоол хийж идэх гэж бодсон чинь цаг угаасаа айгу тулцсан байна. 6:20 болж байна. Тэгэхээр 2 өндөг шараад жоохон будаатай идээд энэ бичээнээс идээд тэгээ өнөөдрийн хоол дуусаа. За өнөөдрийн оройны хоолоо би та бүхэнд бэлдэж харуулъя заяа. За залбаагийнх нь оройны хоол бэлэн болсон. Шарсан өндөгтөө будаатай хорго. Шарсан өндөг тэгэл будаатай хорго болоо. Кэмтэй. Тэгээд энэ юу вэ гэхээр хоолныхаа дараа идэх бичэн. Тэгээд банан. Тэгээд энэ самар. Тэгээд ус. За ингэ болоо. За орой хоолнд орцгоо. Сайхан хоолцоогоорой. Тэгээд би нөө сонноос их юм бол яагаад ингэж хоолж байгаа гэхээр 16:8 гэдэг мацаг байралт хийж байгаа байхгүй юу. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг өмнөх бичлэгээр ууг нь тайлбарласан шүү дээ. Тэр бичлэгийг та бүхэн үзэх юм бол маш их юм ойлгож авна шүү. Одоо жишээлбэл би одоо энэ хоолыг 7 цагт идлээ гэж бодъё л доо. 7 цагт идэх юм бол би маргааш өглөөний 7 цаг хүртэл өглөөний 10 цаг хүртэл 7 12 7 дээр 7-ыг нэмэхэр чинь 12. Тэгээ 12 дээр 3 цаг, 4 цаг юм биш үү? Тийм. Тэгэхээр 7 дээр 11. Тийм. Заавчлаарай. Тоондоо муу гэдэг угаасаа мэдчихэж байгаас тий. Одоо 7 цагаас яг энэ хоолыг идчихэд маргааш өглөөний 11 цаг хүртэл юу ч хийхгүй байхгүй юу? Тэгэхээр яг 16 цаг болж байгаа. Тэгээ яагаад ингэж 16 цаг мацаг барьж байгаа вэ гэхээр хүн яг 12 цагаас хитрээд эхлэхээр бие дотор байдаг эсүүд нь нэг хоол орж ирэх гээд хүлээж байгаа шүү дээ. Нэг хоол орж ирэхгүй болохоор энэ биед хоригдлогдсон байхад тэр муухай өөх тос одоо тий муу эсүүд гэж байгаа шүү дээ. Тэр муу эсүүдийг тэр эсүүд нь одоо идэж эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээ амархан ойлгуул л да. Зүгээр 12 цагаас хойш юм идэхгүй бол энэ бие дотор нэгсэндөө цэвэрлэгээ явагдчихэдэг гэсэн үг. Угаасаа энэ 16:8 гэдэг энэ мацаг барилт айгүй алдартай юм бэлээ. Тэгэхээр та бүхэн энийг бас хэрэгжүүлээд үзээрэй заяа. Тэгээд турна гэдэг яг нэг үйл гэхэд өөртөө нэг жоохон хичээчих юм бол айгүй амархан байгаа байхгүй юу? Яг орой 7 цагаас ахуулаад маргааш өглөө 11 хүртэл би юу ч идэхгүй. Тэгээд өдөртөө нэг 30 минут гараад нөө кардио тий хурдан алхах ч юм уу, удаан гүүх ч юм уу, дугуй унах ч юм уу, иймэрхүү байдлаар нэг 3 сар, 6 сар л хийхэд тэгээд шууд үр дүн гарна дөө нэрэ. Тэгээ бид нар тэр нь хамгийн чухал юм чинь тэгэл нөгөө эрүүл мэнд шүү дээ. Өвдчихэл юм бол хүн тэгээ юу ч хийж чадахгүй шүү дээ. Би өвдөх юм бол тэгэл хамаг цаг, мөнгө, энерги, хүч юу гэдэг нь тэгэл бүх юма өвчнөд зарцуулна шүү дээ. Эмнэлэг орно, тэ эм тан аавна, эмчилгээ хийн гээл эрүүл мэндэд анхаарна гэдэг бас айгүй ер нь чухал аа. Марта. Та нэм шарсан өндөгтөө будаа хураад тэгээ кэмтэй идээд үзээрэй заяа. Амар гомдтой. Үнэхээр гомдтой. Намайг гомдтой. Наа жоохон бахна Монголын телевизээр Япон драм, Япон кино аявах гардаг байсан шүү дээ. Тэгээд яг тэр кинон дээр нэг Япон хүмүүс нэг ингэж хийдэг байсан те. Одоо харж байгаа. Нандеё, итатакимас. Ваташи ва аригато гозаймас дэсэ нэ. Угэнки дэсэ ка. Одоо нэг зарим нэг хүмүүс ингэсэн бодсон. Хөө золбоо на 5га идлээ чи нэ. Аяга идлээ. Яг энэ хүртэл сая нэг давтагдчихсан юм шиг санагдаад авчлаа. Би яг банаа идчихээд бананы хайлшиг ингэ тавьчихсан. Таар нэг тийм тохиолдол өгдөгөө. Нөө хогийн уут руу ийх үү гэжээс нэг энчэний тавингуудаа энийг би яг хийсэн дээ гэд өмнөөс ингэж хийсэн болоо.
Солонгосоор déjà vu гэж ярьдаг байхгүй. Бас англиар déjà vu гэдэг баг те. Болсон юм дахиад давтагдж байгаа юм шиг. Сая зүгээр тийм боллоо л гэсэн. За ямар ч гэсэн залбаа оройныхоо хоолыг идээд дуусгачлаа. Тэгээд энд нэг самар бичээ үлдсэн байна. Энийг нэг тухтаа идэх. Тэгэхгүй бол би одоо энийг идчих захтаа ингээл бичлэгээ хийгээ суугаад л тааш. Чи манай бас эдитер ингээд энэ ч одоо ингээд өөр юм ярихгүй ингээл идээ суугаад их юм багтаа. Манай эдитер ингээд харцсан сууж авах болоо гэж санаа зовоод байгаа. Заримдаа яг тэгдэм юм. Яг би өөрөө нөө өмнө янзалдаг байх та. Камера яг ингээ асаагаад орхичоол ингээд өөрөө за юу ярих вэ гэж бодоод ингээ идэ 50 байдаг ус байхгүй. Тэгээ дараа нь тэрийг өөрөө янзлах юм чинь газ гүйлгээ тэр хэсгийг хасчих штэ. Кат хийчихгүй. Тэгээ одоо шил манай эдитер голд нь одоо ямар нэг юм алхасч болохгүй болохоор ингээд үзээ суучж байгаа байхгүй. Тэгээ ингээд үзэж байгаад ингээд юм ингээ хитээ суугаад байвал ёо салфаа юу гэдэг байгаа юм. Тэгээ тэрнээс жоохон санаа зовоод. Одоо 6:44 болж байна. Цайгаа уучаад жимдээ гараад тэгээ тасглаа хийж орж ирчээд тэгээ гоё устсанд ороод өнөөдөр сайхан унтлагынхаа уцыг өмсөд нам унтнаа. Гэтэ энэ унтлагын уцыг нэг сар юу ч гэсэн хэрэглээд үзээсэй заяа. Яг үнэхээр нойронд нөлөөлж гинөө. Бас өчигдөрхөн авчаад нэг яг тохиолдлоор гоё амарсан байж болно шүү дээ. Тэгээ та бүхэнд яг үннийг хэлнэ. Тэгээ ер нь эцсийн эцэдтэй шүү дээ. Хүн нэг хүнээс нэг мэдээлэл аваад тэр нь заавал итгээд ах шаардлагагүй. Яг өөрөө амьдрал дээр гоё ингээд хэрэгжүүлээд туршиж үзээд энэ надад таарч шít. Энэ хүний ярьсан юмнаас энэ надад таарч ийн, энэ надад таарахгүй нэгэд тааж хул болохоос биш хүмүүсийн ярьж байгаа нэг бити итгэе. Одоо би шийдвэр энэ хувцсыг худлаа зарж иж болно шүү дээ. Энэс та гоё хувцас шүү аваа. Одоо баг зарим нь хүүг энэ хувцсыг аваад өмсөд үзчихээс ингээд энийг өмсчихл юм бол сайхан амарх юм биш үстэй гэд ийм итгэмтгий байж болохгүй юм. Аюултай шүү. За тэгээ өнөөдрийн влогтой хамтаас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.